Өнөөдрийн таныг бол таны өмнө гаргасан бүх шийдвэрүүд тань үр дүн таныг өнөөдөр бүтээсэн энд сууж байгаа. За тэгэхээр энэ олон шийдвэрүүдээс хамгийн том бөгөөд таны амьдралд хамгийн чухал нөлөө үзүүлсэн хамгийн зөв шийдвэр нь юу байсан бэ? Хүн бол одоо амьдралынхаа ханыг зөв сонгох бол хамгийн том шийдвэр гэж боддог. Би өөр залуучуудад хэлмээр санагддаг. Хүн бол одоо дээд сургууль, их сургуулийг төгссөн мэрэгчлээ болчдөг. За тэгээд сайхан төшигтэй бие бинийгаа ойлгодог, итгэдэг тийм хань ижилтэй болно гэдэг бол тэгэл хоёр дахь одоо их сургуулаа төгслөл гэсэн үг. Нэг өөрөлдөд амьдралын их сургуульд бол одоо хосороо тэгээд миний өөр хэлэг туртаа үг гэдэг. Амьдралын зам бол янз бүр байгаа шүү дээ. Одоо ингээд жишээлбэл ингээд хос морьтой ингээд тэрэг байлээ гэж бодъё. Тэгээд нэг морин одоо чи өөрөө нөгөөх нь таны өөрийн чинь хань ижилээ гэж бодъё. Тэгэнгүүт ингээд тэгшхэн замаар явж исэн ч гэсэн хань ижил чинь чамтай яг адилхан хэмнэлээр алахгүй болвол яах вүлээ? Нөгөө хоёр морь чинь хоёр өөр явдлаар явуулна. Эсвэл нэгийгээ чирээ явна, эсвэл хоцорно тийм үү, нөгөө жигд турд бол байхгүй гэсэн үг тийм. Тэгээ нэг жижигхэн чулуу гарахтал одоо тэр тэрэг болон хөрөхөд бэлэн. Тэргэн дотор чинь чиний хамаг хайртай бүх юмнууд чинь байж байгаа гэж төсөөлөх юм бол тийм. Тэгээ бодохоор бол би бас өөрийнхөө хантай одоо таарч одоо энэ амьдралыг одоо эхлүүлсэндээ бол маш их талархаж